Тэгэхээр дараагийн ихтгэл рүүгээ орцгоё. Дараагийн ихтгэл бол Марчаха компани захирал Даваас Сүрэн байгаа. За түрүүн наран цэцэг захирлын ихтгэл дээр гарсан IT парк инкубаторуудаа бас төрөлжүүлж, за ялангуяа эмэгтэй инкубаторууд руу тийм ээ бас шилжүүлсэн энэ үед бас үлгэр жишээ болж гарч ирж байгаа компани эмэгтэй инкубаторын бас төлөөлөл шүү дээ тийм ээ. Тэгэхээр Даваас Сүрэн захирал Марчаха компани бол за боловсролын салбарт контент үйлдвэрлэлийн зах зээл дээр бол нэлээд хүчтэй тоглогч болох ийм боломжтой ийм компани. Тэгэхээр компанийнхаа танилцуулгыг тулгарч байгаа нөхцөл байдал боломжуудын талаар ярих болно. За баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд манайх эхлээд бол компани танилцуулъя гэж бодлоо. Манайх болохоор 2013 онд 2 гишүүнтэйгээр тэгээд эндээс манай бүтээгдэхүүнийг ерөнхийдөө энэ талаар ерөнхийдөө манай бүтээгдэхүүний одоо үйл ажиллагааг харж олно. Ер нь манайх яг юу хийх юм бэ гэх хүүхэлдэйн анимашныг 2-8 насны хүүхдүүдэд зориулсан анимашн хийж байгаа. Тэгээд энэ нь бол онцлог нь нэмээд тань мэдхүү чиглэл рүүгээ тухайн нэг хүүхдэд яг нэг контент үзүүлэх гэхэд тэндээс нэг юмыг л мэдэж авчаад нэг шинэ юм мэдэж авчаад тийм манай бол контентын зорилго байгаа юм. Тэгээ одоогор бол 2013 онд бид нэр байгуулагдаад 2 эмэгтэй гишүүнтэй байгуулагдчихжээ. Тэгээд одоо 2015 оны 1 сард бид нэр анхны бизнес инкубатороор шалгараад оюунд орж ирсэн. Одоогор нэг жил гарan болж байна. Одоо бараг 2 жил болно удахгүй. Тэгээ бидний хувьд бол одоогор 100 гаруй контенттай. Одоо тэгээ хэрэглэгчд гэвэл 20 мянган хэрэглэгчтэй. Тэгээ контентоо бид нар бол Univision, Sky Media, IPTV видео санд худалддаг. Мөн одоо сая Alchemist компанитай хамтраад бид нар нэг контент худалддаг төлбөрийн систем бүхий тийм веб програм хангамжийн систем хийсэн байгаа. Энэ нь болохоор гар утасны аппликейшнаар вебээр тэгээд таблетээр ч юм уу те төлбөрөө хийгээд 1 сарын 6,000 төгрөгөөр манай бүх контентыг үзэх боломжтой. Тийм контент хийсэн байгаа. Эндээс ерөнхийдөө манай хийсэн бүтээгдэхүүнийг харж болно. Бид нэр бусдаас яг онцлог тал нь гэвэл анимашн төрлөөр хийгдэж байгаа. Манай бүх юм анимашнээр хийгдэж байгаа. Тэгэхээр яг энэ контентын салбарт бид нэр арай нэг шинэлэг анхдагч хүүхдийн юм уран бүтээл хийж байгаараа анхдагч гэж өөрсдөө бол дөөндөг. Дээрээс нь бид нар олон улсын төвшөнд гарахын хувьд бол одоо бид нар 100-аад контент хийцэн. Энэ дээрээ бид нар Монгол дээр нэлээд туршлагажаад авчиж байгаа байхгүй. Одоо цаашлаад бид нар болохоор олон улсад чиглэгдсэн хүүхдийн контент хийхээр төлөвлөж байгаа. Ерөнхийдөө Монголоос бид нар контент хийгээд олон улсын зах зээлд гаргах бүрэн боломжтой болж эхэлж байгаа гэсэн үг байна. Тэгээд одоогор бол бидний хувьд бол энэ контент маань вебээр үзэж болно, таблетээр үзэж болно. Одоо мөн олон улсын бүх төлбөрийн системд холбогдсон байгаа. Тэгэхээр гадаад байгаа монголчууд бол дамаа энэ манай контентыг айгүй эрэлттэй байдаг. Тэгээ энийг бол худалдаж авч үзэх бүрэн боломжтой болсон байгаа. Тэгээд бидний хувьд одоо 2 жил, 3 жил болж байгаа. Яг ингээ биднэр дээр яг юу тулгарсан юм бэ гэхээр биднэрт нэгдүгээр төлбөрийн систем. Одоо бид нэр 2 сая гаруй хүн Монголд ингээд интернет хэрэгжилж байна гэж байгаа ч гэсэн Монголын төлбөрийн одоо онлайн хийх төлбөрийн систем хөгжөөгүй. Ерөөсөө хэрэглэгчид дөрөвсөөр яг энгийн хэрэглэгч хэрэглэх ямар ч боломжгүй тийм төлбөрийн системтэй байдаг аахгүй. Банкны e-commerce үйлчлэг гэж байгаа ч гэсэн тэр нь бас харьцангуй одоо ингээ виза картаа өөрийнхөө виза картыг ашиглая гэж бодтол. Нөгөөт нь заавал интернет худалдаанд бүртгэгдсэн виза картаа байх хэрэгтэй. Энгийн виза карт ашиглаж болохгүй гэж байна. Тэгээд интернет худалдаанд бүртгэгдсэн виза карттай хүн хэд байна вэ гэхээр Монгол бараг 1% хүрэхгүй тийм хэмжээний хүн байгаа. Тэгээд энэ төлбөрийн системийг ерөнхийдөө банкнуудтай хамтраад одоо Монголын төртэй хамтраад ч юм уу энэ төлбөрийн системийг дахиж шийдэж өгөөсэй гэж хүсчээ. Хоёр дахь нь болохоор хөрөнгө оруулагч мэдээж програм хангамжийн салбарт хөрөнгө оруулагч Монголд бол байхгүй. Бараг байхгүй тэ ялгаагүй ойлгодогч. Тэгээд програм хангамжийг бас нэг талаараа үйлдвэрлэл гэж хүлээж авдаг байхгүй. Үйлчилгээ гэдэг хүлээж авдаг. Тэгэнгүүтээ жижиг дунд үйлдвэрлэлийн бизнесийн төсөлд ингээ оруулахаар програм хангамж үйлдвэрлэл биш учраас жижиг дунд үйлдвэрлэлийн төсөлд хамаарагддаггүй гэдэг. Тийм нөхцөлтэй байд юм лээ. Дараагийнх нь болохоор бид нэр энэ дээр татвар ярьж байгаа. Яг энэ дээр болохоор би яг ингээ тооцоолыг гаргасан л та. Жижиг дунд үйлдвэрлэл яг ингээ стартап компаниудын хувьд бол сарын орлого аягүй бага байдаг. Гэхдээ бид нарыг яг ингээ том компаниудтай зэрэгцүүлсэн татвар авдаг байхгүй. Тэгээд
бид нар хэрвээ ажилчингаа өөрийгөө ажилчин гэж үзэхгүйгээр ганцхан гишүүнтэй байл л да. Тэгээ ажилчин гэж үзэхгүйгээр явлаас нэг сард сая төгрөгийн борлуулалт хийлээ гэхэд бид нар одоо яг нөөдөд 100 мянган шууд автоматар өгдөг. Програм хангамжид хизээд нөөтийн зардал гэж байдгүй. Дандаа автоматар тэр 10% бол шууд татварт явдаг. Ашигын татвар 90%-га басаад тэгээд дараа нь 10% нь явчихдаг байхгүй. Бидний хувьд бас зардал гэдэг ах юм байхгүй. Компьютерийн ардл сууж идэг. Тэгээд өөр зардал байхгүй шүү дээ. Тэрийг ингээд тийм болохоор яалчгүй тэр ашигын 10% бас дахиад явчихдаг. Тэгээд хэрвээ бид нэр хувьцаа эзэмшигч одоо тэр компани эзэмших хувьцаа эзэмшигчлээ шүү дээ. Тэгэнгүүт тэрнээсээ хувьцаа эзэмшигчийн татвар гээд дахиад 10% авчдаг. Тэгээ нийтдээ болохоор яг ингээд зүгээр ямар ч ажилчингүй нэг хүн тэр компани дээр юм хийж гин гэж бодоход одоо 271 мянган төгрөгийг шууд татварт өгч байгаа байхгүй автоматар өгдөг. Тэгээ энэ нь болохоор яг хуу ажилчингүй хүн бол цаашаа хөгжин гэсэн ойлголт бол байхгүй шүү дээ. Компанийн хамгийн гол капитал чи юу юм гэхээр нэгдүгээр хөдөлмөрч ажилчин ажиллах хүч гэдэг. Тэгээ хоёрдугаар нь болохоор тоног төхөөрөмж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр за яг хуу нэг ажилчинтай бид нар би өөрөө ажилчин биш болоо дахиад нэг ажилчин авъя гэж бодож байгаа. Тэгээд тэр сая төгрөг. Тэгэнгүүт манайх болохоор нөөтийг 10% өгсөндөө өгнө. Тэгээд нийгмийн татгалын 21% өгдөг байхгүй. Тэгээд дараа нь ашигын 10% өгөөд тэгээд ногдол ашиг за яг хувьцаа эзэмшигчийн ногдол ашиг өгье гэж бодох юм бол бид нэр 424 мянгаыг татварт өгнө. Би ногдол ашиг өгөхөө болио бүр ашиггүй ажиллая. Тэр хувьцааны ногдол ашигыг тооцохгүй тэгэхээр 360 мянган 100 төгрөгийг татварт өгч байгаа байхгүй. Тэгээд бид нар яг эндээс ингээ харахаар бид нар тоног төхөөрөмж авах боломжгүй болчихж байгаа. Дараа нь болохоор үлдэгдэл 575 төгрөгөөр бид нар цаашаа амьдрах болов. Тэрнээсээ түрээс төлөгдөн. Яа ингээд явах юм бол бид нарт цаашаа ингээд бүтээгдэхүүнээ хөгжүүлэх ямар ч санхүүжилт үүсэх боломж авахгүй болчихж байгаа. Хэрвээ би энэ 360 мянган төгрөгийг одоо яг ингээд жил бодлоо гэхэд жилиг болохоор 3 сая 600. Энэгээр гэхэд ядаж нэг компьютер авчиж болж байгаа. Эсвэл ядаж дахиад нэг 2 хүн нэг хүн ажилуулах боломж болчихж байгаа байхгүй. Тэгэхээр олон улсын бас нэг програм хангамж стартапыг хөгжүүлж байгаа газрууд болохоор ерөнхийдөө тэр нөөтийн татвар нийгмийн татгалын 21% шимтгэл ашигын 10% шууд зүгээр чөлөөт өгчтэй. Тэгэнгүүт энийг ингээд чөлөөлөд өгчвөл би тэр 366 мянга цуглуулж байгаа 3 сая 600 болохоор компьютер авчин эсвэл ажиллах хүчийг нэмээд өгч байгаа байхгүй. Энэ бол бидний хувьд бол заавал хөрөнгө оруулагч байхгүй хөрөнгө оруулагчийг хайжсанаас илүү хамгийн том боломж гэж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ татварыг ядаж ихний үүсэж байгаа одоо стартап компаниуд инкубатор төвд дөнгөж ингээ бүртгүүлээд эхлэхээс нь хойш ахгуулаад 3 жилдээ юм уу хөнгөлж өгөх юм бол бид нэр айгүй амжилттай ажиллана. Ядч л хүний нөөц биднэрт дутагдaltaй байгаа байхгүй. Ажиллах хүч дутагдaltaй байгаа болохоор ажиллах хүчээ бэхжүүлж авахын тулд энэ нийгмийн даатгалын шимтгэлийн 21%-ийг нөөтөөс илүү чөлөөлж өгвөл илүү бүр бидний ажиллах хүчийг нэмэгдүүлэх хамгийн том боломж тэр байгаа байхгүй. Одоо ингээд ажилчин авъя гэх юм бол одоо хүмүүс чинь бас шал нэг үеийн бодол өөр болсон шүү дээ. Нийгмийн даатгал төлж байгаа байгууллагт л ордог байхгүй. Тэрнээс бол нийгмийн даатгал төлөөгүй байгууллагт ер нь орох сонирхолтой хүн бараг байхгүй. Тэгэхээр бид нар нийгмийн даатгал төлөөд эхлээд энэ ажилчин 2 юм уу 3 болонгууд манай зардал 189 шууд үзэгдэл явчихсан шүү дээ. Тэгэнгүүт бид нар нийгмийн даатгалын өрөнд орчдөг байхгүй. Тэгээд татварын өр гэдэг маань тийм болдог. Жишээ нь гэхэд манайх одоо 1 сараас хойш 2016 оноос хойш төлсөн татвар бол 5-6 сая төгрөг байгаа. Нийгмийн татвар зөвхөн нийгмийн татвар төлсөн. Тэгэнгүүт тэр мөнгөө бид нар техникүүдэд тоног төхөөрөмж ажиллах хүч манай аягүй их дутагдaltaй байгаа. Тэнгүүт нэгийг ч авчиж чадахгүй байгаа байхгүй. Яагаад тэгэхээр зөвхөн нийгмийн татварлагын үрийг өгөөл явсараагаал таарчаад байдаг. Хэрвээ бид нар тэрүүгээр одоо 5 сая төгрөгөөр гэхэд нэг ингээ вакуум авсан байх юм бол манай үйл ажиллагаа магадгүй 20% ч юм илүү сайжрах боломжтой байдаг. Тэгтэл тэрийг бид нар татварт өгдөг. Өгөхгүй байя гингүүд за 2 саяас илүү гарчихал юм бол шууд танай байгууллага дансыг чи хаа шүү. Одоо эсвэл дансыг чи хаалаа гэдэг. Ерөөсөө л тийм дарамттай. Тэгэхээр хамгийн ингээд шийдэд бид нар заавал хөрөнгө оруулагч хаахаасаа өмнө энэ хүмүүсээ бэхжүүлж нийгмийн татгалын ингээд энэ татваруудыг чөлөөлөд өгөөч л гэж бас хүсэж байна. Тэгээд энэ тал дээр ингээд илүү тэр хүмүүст ойлгуулах зүг баг. Тэрнээс л одоо энэ байгаа хүмүүсийн хэдэн нийгмийн татгал төлдөг гэвэл өсрэл 10% өгч байгаа. Бус нь бүгд сайн нураар ажиллаж байгаа. Тэгээ энэ хүмүүс бараг өөрсдөө
бүтэн жил ингээ програм хангамжтын 1 жил ажиллаад үр дүн гарахгүй, 1-2 жил ажиллаж үр дүн. Тэр болтол тэр хүмүүс ерөөс нийгмийн татвар төлдөггүй байхгүй. Тэр чигээр яваад бараг хохирож байгаа. Уг нь бол юм хийгээд байдаг. Тэгээ хохироод байгаа байхгүй. Тэрүүгээр бас. Тэгэхээр энийг бас жоохон харж үзээсэй гэж бодож байгаа. Дээрээс нь бидний хувьд бол ажиллах хүч гэж байгаа. Ажиллах хүчний хувьд бол бид нар харцангуй програм хангамжийн мэрэгчлэр ч юм уу энэ манай график дизайны мэрэгчлэр бол айгүй олон хүн төгсөж байгаа. Гэхдээ ажиллаж байгаа хүн айгүй цөөхөн байдаг. Тэгээ ингээ ажилд авъя ингээд болъё гэхээр нэгдүгээр нийгмийн татвар төлж байгаа юу гэдгийг айгүй хардаг. Хоёрдугаар туршлагагүй мөртлөд за яг нэр хүндээ стартап компани учраас орох сонирхолгүй байдаг байхгүй. Стартап компанид үндсэн цалин 600 мянга байлаа. Нийслэлийн зүгээр иргэдийн төлөөлөл нийслэлийн зүгээр газар 450 мянгаар орох уу гэх юм бол шууд 450 мянгаар орчдөг байхгүй. Яагаад гэвэл тэр төрийн байгууллага учраас ороод байгаа. Стартап компани 600 мянган төгрөгөөр тэр хүн орохгүй. Тэгэхээр энэ ажиллах хүчний хувьд жоохон бидний хувьд ингээд асуудалтай байдаг. Энийг яг бодлогын чанараар шийдэх боломж байхгүй бах. Гэхдээ яг нэг хүмүүс эргээр ахуулаад ядаж нэг том байгууллагад бол тэгдэг шүү дээ. 2 жил ажилласан хүнийг ажилд авна гэдэг шиг 2 жил нэг стартап дээр докторт шуурштай ажилласан хүнийг ажилд авна гэдэг юм уу. Тим гоё ураатай байх юм бол бас стартапуудын хүний нөөц бол аягүй сайн хөгжих болов гэж бодож байна л да. Бидний дутагдaltaй тал бол ерөнхийдөө л ийм л асуудал байгаа хаа та. За анхаарал тавьсан баярлалаа. За даваа сүрэн захирал миний хамгийн сүүлд дүгнэлт хийгээд ярих хэвээр бүгдийг нь гоё базаад өгчих шиг л боллоо. Би тэрийг тэмдэглээд авчлаа. За яг аргагүй төлбөрийн систем бол их асуудалтай. Тийм энэ зүгээр одоо би бол өөрийгөө бол нэлээд сайн агсан төвчний хэрэглэгчл гэж боддог. Тэгэхэд би саяхан зүгээр нэг домен нэр авах гад 2-3 өдөр болсон. Хаан банкны картаа ашиглаж үзлээ болсонгүй болохгүй байсан шалтгаан интернет худалдааны ил бүртгэлтэй карт байх хэрэгтэй байсан юм байна л да. Тэгээ би уул нь яг л онлайнаар л үйлчлүүлэх боломжтой гэж бодож ирсэн. Худалдаа хөгжлийн банкны картаараа үзсэн чинь болдгоо. Тэ. Тэгээ би хас банкны картаар үзсэн дахиад болоогүй. Гэтэл би хамаагүй авсан газрын юмнуудыг зүгээр авчраад 14 21 хоногийн дараа юмуд авчдаг. Монголд би хажууханд нь байгаа Datacom-оос юм авч чадахгүй байгаа байхгүй. Төлбөрийн систем дээр яг гэхдээ Монгол банкнаас сая нэг тендер зарлагдсан байх шиг байсан тий. Монгол банкнаас яг нэг төлбөрийн системийн платформ хийх тэр зарлагдсан байх шиг байсан. Дээрээс нь хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулагчдын сэтгэлгээ, майндсет гэдэг асуудал бол бидэнд мэдээж маш том байгаа. Энийг бол одоо суурьаар нь өөрчлөнө гэдэг бол их том ажил болох бах. Стартап компаниуд өөрсдийнхөө хөрөнгө оруулалтын үр өгөөж ч юм уу эсвэл орлогын одоо төсөөллөө хийн гэдэг бол маш хэцүү. Хэдэн 10 жил ажилласан санхүүгийн туршлагатай экспертүүд хүртэл стартап компани орлогын төсөөллийг хийж чаддаггүй, хийх боломж байдгүй. Ягаад тэгэхээр эдгээр технологиуд чинь өөрсдөө энэ салбараа тесэлж гарч ирж байгаа, шинэ технологиг авчирж байгаа, шинэ мэдлэгийг авчирж байгаа бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгэхээр энэрийн үр өгөөжийг тооцсон хэр амжилттай явах вэ гэдгийг бол тодорхойлно гэдэг бол хэцүү байдаг. Тэгээ татварын орчинг бол бид өмнө ярьчлаа. За тэгээд бидний дараагийн бэлтгэл Мирим консалтинг компани захирал мөнх бат тавих болно. За Мирим консалтинг бол Монголын тэргүүлэх судалгааны байгууллагуудын нэг. Стартап компаниудын санхүү эдийн засгийн нөхцөл байдлууд ямар байгааг бол маш сайн мэдж байгаа бах. За үүнээс гадна тэдний хувьд ингүүмэл гэж маш одоо бас боловсролын салбар руу чиглэсэн тун үр өгөөжтэй төслийг хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр гүйцэтгэх захирал мөнх бат компани танилцуулан за мөн энэ хэлэлцүүлэх асуудлуудаа та бүхэн танилцуулах болно. Мөнх бат захирал. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд би болохоор 4 асуудлыг бол ер нь та бүхэнтэй ярилцсан. Эхний асуудал нь болохоор за компанийн талаар ер нь товч танилцуулъя. За юу хийж гэн үйл ажиллагааны талаар бас товч танилцуулъя. За одоогоор ингүүмэл гэдэг нэг төслийг хэрэгжүүлж байгаа. IT паркт бол энэ төслөөрөө ороод 2 жил гаруй болж байгаа. Энэ төслийнхээ талаар бол танилцуулъя. Тэгээ бизнес их одоо яг ингээд бизнес эрхлээ явж байхад тулгамдж байгаа те стартап компаниудад яг тулгамдж байгаа бас асуудлын талаар нэг ганц хоёр судалгааны үр дүнгийн талаар бол таг товч танилцуулнаа. За манай компани болохоор 2008 онд бол яг үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хараат ус судалгааны үрэл ингээд та бүхний заримнаас мэдэх бах. Тэгээ 2013 онд бол яг тусдаа Мирим консалтинг гээд маркетинг, эдийн засаг, инновацийн чиглэлээр
үйл ажиллагаа явуулдаг юм компаниуд байгуулагдсан байгаа. Одоо бол 3 дахь жилдээ одоо үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр эндээс харах юм бол биднээс 2004 онд ингүүмэл төслийг эхлүүлээд 2 жил хугацаанд буюу 15 онд бол яг туршилтын үйлрөөнд гаргацсан байгаа. За дараагийн хийсэн ажил гэх юм бол биднээс яг энэ 3 жилийн хугацаанд бизнесийн байгууллагууд, төрийн байгууллагууд, олон улсын байгууллагуудтай нийлээд нэг 50 гаруй төслийг бол хэрэгжүүлсэн. 2016 онд одоо бол яг байгууллага дээр офстой болж байгаа. Яг энэ стартап компани хугацаанд бол яг 3 жилийн хугацаанд өөрийн офстой болж байгаа гэдэг бол бас тодорхой хэмжээгээр амжилт гэж ингэж бол харж байгаа. За үйл ажиллагааны чиглэл гэх юм бол нэг 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Эхнийх нь бол маркетинг, зах зээл, хүний нөөцийн чиглэлээр судалгаа хийж байна. За сонгуулийн судалгаа хийж байна. Дээрээс нь хууль боловсруулах чиглэлээр бас сүүлийн үед төрийн байгууллагуудтай бол хамтарч нэлээд ажиллаж байна. Хэд хэдэн хуулийн суурь судалгааг бол хийсэн. Энэ дээр яг биднээс 3 хуулийн суурь судалгаа хийгээд хамтарч ажиллаж байгаа. Ямар асуудал гарч ийн гэхээр яг ингээд суурь судалгаануудыг хийгээд бодит нөхцөл байдал дээр яг ийм асуудлууд байна. Энэ асуудлуудыг шийдэх хэрэгтэйгээд хуулийн заалтанд нь оруулаад өгөхөөр нөгөө том холбогдох том хуулиуд дээр бол өөрчлөлт оруулах хэрэгтэй болчихдог. Гэтэл том хуулинд бол өөрчлөлт оруулахгүй, энэ заалтуудыг бол оруулахгүй гэдэг ийм жишгүүл яг Монголын одоо хууль боловсруулж байгаа энэ бодлого дээд түвшиндээ бол яг ийм нэг асуудал бол байгаа юм лээ. Тэгэхээр биднээс бол яг энэ асуудлыг шийдчихэж бодлогоо өөрчилж цаашаа явахгүй бол тэр яг нөгөө том хүрээгээр нэг хүндэхгүй энэ бол байж ах хэвээр. Тийм учраас нөгөө жижиг асуудлаа бол ингээд шийдэж чадахгүй яваад байгаа байхгүй. За яг хууль боловсруулахад бол бас ийм асуудал гарч байна. За дараагийн үйл ажиллагаа нь болохоор бизнес төлөвлөгөө, маркетинг төлөвлөгөө гэдэг. Сүүлийн үед бол яг байгууллагууд нөгөө зээлийн төсөл гээд олон улсын байгууллагуудаас хөнгөлөлтэй зээлүүдээс янз бүрээр өгдөг болцсон. Энэ дээр бол бас зээлийн төслийг бол байгууллагууд бас нэлийн бичүүлж байгаа. За сургалт явуулж байна. Инновацийн чиглэлээр бол үйл ажиллагаа явуулж яг ингүүмэл төслөө бол хэрэгжүүлж байгаа. Хүний нөөцийн тухай гэх юм бол манайх 9 ажилтнанд үндсэн ажилтнтай яг эдийн засгийн хямралтай холбоотойгоор одоо бол яг 3-4 хүнээ бол сул зохицолттой байдалтай байж байна. Янз бүрийн төслүүд орж ирэх юм бол ажилуулдаг. Яг ингээд бүтэн нөгөө цалингийн нөгөөд ажилуулна гэхээр бол байгууллага өөрөө жижиг учраас тэрийг бол зардлыг нь бол даахгүй юм төвшөнд байгаа. Тэгэхээр бүх байгууллагууд бол одоо яг ийм асуудалтай байгаа. Ялангуяа стартап компаниуд бол сайн ярьж байна тийм. Санхүүжилтийн асуудал бол маш хүнд байдаг гэдэг. Манай бизнесийн зөвлөгөө өгдөг гол чиглэл нь үл энэ байгаа. Тэгэхээр бусад байгууллагуудад нөгөө бизнесийн зөвлөгөө өгдөг учраас яг энэ тухайн чиглэлээр мэргэжсэн туршлагатай ийм хүмүүсийг үл ер нь бол авч ажилуулах юм бодлого барьдаг. Энэ өрөөндөө бол манай өөрсдийн одоо дотоод нийтдээ 33 зөвлөгтэй байна одоогоор. Яг 12 нь бол өөрсдийн дотоод зөвлөх, үлдсэн нь бол яг гэрээтээр ингээ ажилтдаг зөвлөхүүд байгаа. Бүгд баруунд бол зэрэг хамгаалсан ийм зөвлөхүүд ажилладаг. Дээрээс нь стартап компаниудын манайхаа дөнгөж ингээ эхлээд явж байгаа гэсэн 3 жилийн хугацаанд бол тодорхой туршлагуудыг хуримтлуулж байна. Энэ IT паркт орж ирснээр бол ямар үр дүнг авч байгаа вэ гэхээр яг нөгөө тодорхой стартап компани одоо жишээлбэл 2-3 хүнтэй байдаг. Одоо марчаахаа гэхээр 1-2 хүнтэй л юм те. Тэгэнгүүт санхүүгийн асуудал, хүний нөөц, татвар ч юм уу ингээд маркетинг ч юм уу бүх асуудлуудаа хийх болчдөг. Гэтэл яг эндээс нь бол IT парк гэдэг энэ инкубатор төвшөнд бол яг зөвлөгөө өгөөд дэмжлэг үзүүлдэг. Энд бол маш их дэмжлэг болдог байгаа. За нийт өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа ингээд нийлбэр туршлага одоо хүн жилээр нь гарах юм бол нийт туршлагууд 319 жилийн юм туршлагыг бол бас бид бүхэн хуримтлуулж чадсан байна гэж. За ингээд байгууллагын үйл ажиллагаа гэх юм бол товчхондоо иймэрхүү байна.
Энгүүмэл төслийн талаар бол та бүхэндээ товч танилцуулъя. Энгүүмэл төсөл гэдэг нь ямар учиртай, ямар зорилготой төсөл вэ гэхээр Монгол хэл дээр бүтээлийн давхцлыг шалгадаг програмыг бид хүн хийж байгаа. Өөрөөр хэлбэл энэ нь үл ихэвчлэн нөгөө дээд боловсролд бол зориулсан юм. Дээд боловсролын чиглэлээр төсөл байгаа. Өнөөдөр нэг сургууль сурж байгаа оюутан нөгөө сургууль диплом аваачаал хамгаалцдаг. Гэтэл яг тэрийг энэ үл нөгөө цаашаага ингээ явахаар яаж ийм гэхээр дээд боловсролын шинжилгээг бий болгоход сөргөөр нөлөөлж байна. Дээрээс нь инновацийг хөгжүүлэхэд бол маш их сөргөөр нөлөөлж байгаа. Өнөөдөр Монгол бол маш цөөхөн хүн амтай, 2-3 сая хүн амтай. Гэтэл нэг сэдвээр инновацийг маш хурдан хугацаанд бий болгоё, хөгжүүлэе гэж бодож байгаа бол Монгол шиг цөөхөн хүн амтай улс орн бол нэг хүн бараг нэг чиглэлээр судалгаа хийх хэрэгтэй болчихно. Гэтэл яг энэ дээр бол сургууль дээр нэг ангид гэхэд бараг нэг сэдвийг 2-3 оюутан сонгож авдаг ч юм уу те. Ийм асуудал байдаг. Тэгэхээр энийг бол инновацийг хурдан хөгжүүлэхийн тулд түлхэж зөвхийн тулд манай энэ энгүүмэл төслөө үр дүнгээ өгнө гэж бид хүн бол харж байгаа. Тэгэхээр одоогийн төвшөнд бол юу хийсэн байгаа вэ гэхээр биднээс програмаа хөгжүүлээд эхний туршилтыг нь бол гаргасан байгаа. Тодорхой санг бол бүрдүүлсэн байгаа. Яг шинжлэх ухааны дата сангуудыг бүрдүүлэх гээд ийм ажлыг бол хийгдэж байгаа. Яг энэ дээр очиод бол бид хүн бас гацчаад байгаа. Өнөөдөр төрийн байгууллагуудын ихтэй сургуулиуд дор дороо өөрсдөө яг дата бүрдүүлсэн. Дээрээс нь шинжлэх ухааны технологийн сан бас шинжлэх ухааны датануудыг бүрдүүлсэн байгаа. Тэгэхээр биднээс яг энэ өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд бол энэ датаг нэгтгэх гээд байж болох бүх төвшөнд нь бол уулзсан. Ерөнхий сайттай хүртэл уулзсан. Тэгэхээр энэ дээр бол яг ингээ уялдаа холоо байдгүй. Яг стартап компаниудыг дэмжинэ, үйл ажиллагаагийн дэмжинэ гэж цаарсан дээр бодлого гаргачаад яг бодит байдал дээр хэрэгждэггүй юм жишээ бол яг биднээс бол өөрсдийн биеэрээ бол ингээд бидрээ явж байгаа. Өнөөдөр энэ бол үндэсний хэмжээний төсөл хийж байгаа. Гэтэл ТИС дээр очиод ч юм уу МОС дээр очиод энийг хийхээр үгүй биднээс өөрсдөө хийнэ гэж байгаа байхгүй. Гэтэл олон улсын жишээг яаж яах гэхээр хувийн байгууллага нь хийгээд үндэсний хэмжээний дата сан бүрдүүлээд тэрийг нь хөгжүүлээд үйлчлэгээ үзүүлээ явдаг. Ийм л жишгтэй байдаг. Гэтэл төрийн байгууллагууд нь өөрсдөө сургууль дотроо хийнгүүт жишээлбэл ТИС одоо өөрсдөө хийчих юм бол бусад МОС үл ТИС-ээс авахгүй байхгүй хоорондоо. Тэгэхээр яг ийм хүндлэнгийн байгууллага хийж ээж нэгдсэн ийм дата сан улсын хэмжээний дата сан бий болгож ээж энийг бол цааш нь хөгжүүлж явдаг. Тэгэхээр энэ чиглэлийн төслүүдийг хийхээр дата сан бүрдүүлэх дээр бол бас тодорхой хэмжээгээр бас энэ одоо энэ хүрэлцэн ирсэн байгаа та бүхэн бас хамтарч ажиллах бол боломжтой шүү. Энэ дээр бас дэмжлэггүй хэрэгтэй байна. За одоогоор гаргасан байгаа битүүсийн програм бол иймэрхүү боломжуудыг бол хийсэн. Яг хөө тодорхой давхцлыг бол шалгаж байна. Дата сан яг хөө бүрдүүлсэн байна. Нээлттэй байгаа дата сангуудыг бүрдүүлсэн. МОС-ийн хуульцын сургуультай гэрээ байгуулаад датаг нь авсан 2 удаа туршилт хийж үзсэн. Одоо дараагийн нэг алхам хийхэд үл яг нэг үндэсний хэмжээний юм дата бүрдүүлж цаашаа хийх ийм л ажил дутуу байгаа. Тэгээ бидээс энэ төслөө хийхдээ өнгөрсөн хугацаанд бол IT паркийн тодорхой хөнгөлтүүд дээрэс нь компаниасаа нэг 50 орчим сая төгрөгийн зардлыг гаргаж хөгжүүлсэн. Сая дараагийн алхмаа хийх гээд ер нь бол энийг тусдан юм компани болгоё гэд яг өөрсдийн дотоод хүмүүсээс бас нэг 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг бол босгоцсон байгаа. Яг он гараад энийг бол бас тусдан компани болгоод ингээ явуулъя гэсэн ийм төлөвлөгөөтэйгээр би тухайн ажиллаж байгаа. За сүүлийн хэсэг болохоор яг ингээ бизнес гарааны бизнес эхлээд явж байхад ямархуу асуудал тулгарч байгаа гэж сая хүмүүс ярьж байна. Энэ бол өнгөрсөн жил манай дотоод хийсэн судалгаа байгаа. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 300 орчим бизнесийн байгууллагуудаас авсан. Яг бизнес эхлэхэд ямар бэрхшээлүүд бол тулгамдж байна гэдэг. Эндээс бол харах юм бол саяны санхүүгийн асуудал гэдэг бол яг номер 1 асуудал тий 42% байгаа. Бусд нь бол яг харьцангуй гайгүй. Гэтэ IT паркт орж ирсэн компаниудад ямар давуу боломжийг олгодгүй гэхээр энэ одоо жишээлбэл зөвлөгөө мэдээлэл дутмаг, ажиллах хүчний дутагдал, холбогдох одоо туршлага дутмаг гэдэг. Яг энэ дээр нь бол нөгөө стартап компаниудад бол ийм инкубатор төвийн дэмжлэг бол маш чухал нөлөөтэй байдаг. Тэгэхээр энэ дээр бол асуудлууд бол иймэрхүү асуудлууд тулгамдж байна гэдгийг бол бизнес эрхлэгчид бол хэлж байна.
За энэ бол ерөнхий том хэмжээний энэ бол жил болгон дэлхийн өрсөлдөх чадварын судалгаа гэдэг бол тайлан гардаг. Тэн дээр бол эндээс ингээ үр дүнгийг харахаар бизнес эрхлэхэд төрийн байгууллагын зүгээс маш их саад дотгор байгаа гэдэг нь бол энэ судалгааны үр дүнгээс харж байна. Бараг ихэнх үр дүн нь төрийн байгууллагын бизнес хийхэд бол саад болж байна гэсэн ийм зүйлийг бол хэлсэн байна. Энэ улаанаар тэмдэглэсэн байгаа нэг зүйл юу вэ гэхээр яг бид бүхний энэ сэдвтэй холбоотой инновацийг гаргах чадамж хангалтгүй байна гэж бизнесийнхэн бол үздсэн байна. Тэгэхээр яг энэ инновацийн чиглэлийг хөгжүүлэх энэ чиглэлээр бол бас тодорхой ажлууд бол хийх шаардлагатай байгаа гэдэг нь бол эндээс бас харагдаж байна. За яг манай дээр яг тулгамдж байгаа асуудлууд гэх юм бол би яг түрүү хэллээ. Төрийн байгууллагын бас ихэнх тендерүүд нь захиалгатай байдаг. Одоо жишээлбэл манайх шинжлэх ухааны төслүүдийг дэмжих гэж жил болгон зарладаг. Гэтэл тэр төслүүд дээр 3 жил яг маах төслөө өгч байгаа. Гэтэл яг ингээ яваад хүмүүс нь уулзаад төрийн нарийнтэй нүртэл одоо ийм төслөө танилцуулаад энэ хүрээнд дэмжих боломж байна уу гэд ингээ уулзахаар тэгнээ хэрэгтэй юм байна гэж бүгд хэлдэг. Гэтэл яг цаанаа бол ингээ шалгаруулах процесс нь бол аль хэдийн хүмүүс захиалгатай. Зөвхөн ийм шинжлэх ухааны төсөл гэлтгүй ер нь бүх төслүүд үл ийм байдаг. Энэ нь бол нөгөө бизнесийн байгууллага яг шударгаар явж байгаа энэ бизнесийн байгууллагуудтай бол яг хөгжөлт нь бол маш их саад болж байгаа ийм асуудал байна. За мэдээлэлээ хуваалцахгүй байна. Тэгээд цаасан дээр бодлогыг гаргачаа тэрийгээ бол хэрэгжүүлэхгүй байна. Тэгээд санхүүжилтийн асуудлыг бол бас энэ бол ярьсан учраас иймэрхүү асуудлууд бол бас байна. Тэгээд энэ асуудлууд бол бас ингээд шийдийгээд ингээ хүмүүс цуглаад яриад байгаа ийм оролдлогууд хийж байгаа тохиолдолд бол энэ хизээ нэгэн цагт бол шийдэгдэнэ гэж бол яаж байгаа итгэж байгаа. Тийм учраас одоо энэ үеийг бол бас харах баха. За баярлалаа. Мөнхөд захиралтай баярлалаа. Тэгээ харахгүй бидний энэ цугларч байгаа цуврал хилцэлгүүд эхлүүлсэн шалтгаан ч гэсэн хоорондоо энэ оролцогч талууд мэдээлэлээ солилцох нэгдсэн ойлголттой болох байгаа. Тэгээ би түрүүний судалгаан дээр 3.3% нь ямар ч бэрхшээл байгаагүй гэдгийг сонсоод энэ ямар нөхдүүд юм болоо гэж гайхаал суужлаа. Тэгэхээр 100 компани 3 нь ямар ч асуудалгүй байгуулчт юм байна. За тэгэхээр нэрийн маань бас хууль боловсруулалтын дээр нэлээд туршлагатай учраас тийм ээ. Та бүхний ч гэсэн оролцоо энэ дээр бол нэлээд байх баха. Энэ дээр асуудлууд төрөлтэй холбоотой асуудлууд бол нэлээд яригдж байгаа.